Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс үзүүлж байна. Хүнийг ядуурлан гадуурх нь хүний эрхийн ноцтой зөрчил юм а. Монгол Улсын нэгдүгээр Орсон олон улсын гэрээ, Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулиудад хүнийг ядуурлан гадуурхаж эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Ядуурлан гадуурхалт нь хүнийг үндэс увсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, эрхэлж буй ажил, албан тушаал, хүйсийн болон дэлхийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар нь ядуурлан гадуурхах хэлбэрээр илэрдэг. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс төрүүлсэн өргөдөл гомдлоос үзэхэд хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй ядуурлан гадуурхалт, гендерээс үүдэлтэй ядуурлан гадуурхалт, шашин шүтлэгтэй холбоотой ядуурлан гадуурхалт, улс төрийн үйл ажиллагаа боловсролын салбарт ядуурлан гадуурхалттай холбоотой хүний эрхийн зөрчил түгээмэл бүртгэгдэж байна. Харин коронавирус цар тахал Монгол улсад бүртгэсэнтэй холбоотойгоор хувь хүний нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, эрүүл мэндийн нөхцөл байдлыг олон нийтэд зарласантай холбоотойгоор тэднийг ядуурлан гадуурхах, үдсэн ядах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс цар тахлын алдуураар өвчлсөн байж болзошгүй хүнийг ядуурлан гадуурхах, гутаанд оромжлохоос урдсан сэргийлэх ийм үйл ажиллагааг хууль заасан арга хэрэгслээр талсан зогсооход та бидний үүрэг чухал юм а. Хэрв хэн нэгэн ядуурлан гадуурхалтад өртсөн, эрх чөлөө нь хязгаарлагдсан бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссд хандах боломжтой. Хүний эрхийг дээдэлж, цар тахлыг даван туулцгаая. Хүний эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс